За сайн байцгаана уу хүүхдүүдээ бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө хичээлээр багш нь айлгуурын үндсэн 7 томьёоны хэрэглээний мэн зорилго нь айлгуурын үндсэн 7 томьёог ойлгож, таньж мэдэж хэрэглэхэд орчиж байгаамаа. За тэгэхээр айлгуурын үндсэн 7 томьёо гэж яг ямар томьёонуудыг хэлж байгаа юм бол тэгэхээр эдгээр томьёонууд маань дараах зургийн хажууд харагдаж буй 7 томьёог хэлдэг байна. За ингээд бүгдээрээ томьёонуудаа эхнээс нь нэршил болон хэрэглээнүүдийг нь хамтдаа ойлгоод явцгаая. За эхний томьёог маань нийлбэрийн квадратын томьёо гэж нэрлэдэг. За уг нэршил маань их учиртай. Яагаад гэх юм бол бүгдээрээ томьёогоо хамтдаа харах юм бол эхлээд хаалтан дотор байгаа А, Б хэмээх хоёр тоогоо нэмээд дараад нь квадрат зэрэг төвшүүлж өгч байна. За бүгдээрээ олон оронтой тоо илэрхийлж бодохдоо эхлээд хаалтан доторх үйлдэлүүдийг нь хийгээд дараад нь хаалтны гадна талдах илэрхийллүүдийг бодттой адилхан энд хаалтан доторх нийлбэрийн гэдэг тодтолоо эхэлж хэлээд дараад нь квадрат зэрэг төвшүүлсэн үйлдэлээ нэрлэдэг байна. За тэгээд нийлбэрийн квадратын томьёо гэж нэрлэдэг байна. За эхний жишээг хамтдаа харцгаая. X дээр нэмэх нь 3-ын квадрат гэдэг жишээ авч өгсөн байна. За томьёоныхоо дагуу харуул мэдээж хэрэг эхлээд X буюу одоо манай энэ А дээр нэмэх нь B-ийн маань А-гийнх нь оронд X байгаа, B-гийнх нь оронд 3 гэсэн тоо байгаа гэсэн үг. За А-г квадрат зэрэг төвшүүлнэ гэж байна. Тэгэхээр бүгдээрээ эхлээд X-ийг квадрат зэрэг төвшүүлээд X квадрат гэж гаргах нь байна. За дараа нь 2-ыг үржих нь AB. За тэгэхээр 2-ыг үржих нь X, үржих нь 3 буюу 6X гарнаа гэсэн үг. За тэгээд хамгийн сүүлд нь B квадрат. За манайх дээр B маань 3 гэдэг коэффициент байгаа тул 3-ын квадрат 9. За ингээд эцсийн үр дүнд X квадрат дээр нэмэх нь 6X нэмэх нь 9 гэдэг хариу гарч байна гэсэн үг. За хоёр дахь арга нь маань болохоор хаалт задал гишүүнчлэх арга байгаа. За X дээр нэмэх 3-ын квадрат гэдэг бол мэдээж хэрэг X дээр нэмэх 3 гэдэг тоог өөрийг нь өөрөөр 2 удаа үржсэнтэй тэнцүү гэсэн үг. За тэгэнгүүт эхлээд X гэдэг коэффициентороо арийнхаа хаалтанд байгаа илэрхийллийг гишүүнчлэн үржүүлэхэд X-ийг X-ээр үржээд X квадрат X-ийг 3-аар үржээд 3X гэж гарсан байна. За дараад нь 3 гэдэг коэффициентороо арийнхаа хаалтанд байгаа илэрхийллийг гишүүнчлэн үржүүлэхэд 3-ыг X-ээр үржээд 3X за тэгээд мөн 3-ыг 3-аар үржээд 9 гэж гарч өгсөн байна гэсэн үг. За эндээс 3X дээр нэмэх нь 3X буюу төсөөтэй гишүүдээ эмэгтэхэд X квадрат дээр нэмэх нь 6X нэмэх нь 9 буюу яг томьёогоор задлсантайгаа ижил хариу гарч ийна гэсэн үг ээ. За ингээд хоёр дахь томьёо маань ялгуурын квадратын томьёо. За яг өмнөхтэй адилхан хаалтан дотор хасах үйлдэл маань эхлээд байгаа. За тэгээд хасах үйлдэл гарсан үр дүнгээ квадрат зэрэг төвшүүлж байгаа учраас ялгуурын квадратын томьёо гэж нэрлэдэг байна. За энд авсан жишээ маань X-с хасах 3-ын квадрат. За мэдээж хэрэг томьёоныхоо дагуу задлангууд А-гийн оронд X, B-гийн оронд 3 байгаа гэж үзээд X квадратаас хасах нь 6X нэмэх нь 9 гэдэг тоо гарчээ. За хоёр дахь арга бол хаалт задал гишүүнчлэх. За мэдээж хэрэг X-с хасах 3-ын квадрат гэдэг бол X-с хасах 3 гэдэг тоог өөрийг нь өөрөөр 2 удаа үржсэнтэй тэнцүү гэсэн үг. За эхлээд X-ээрээ X-с хасах 3 буюу хоёр дахь хаалтанд байгаа илэрхийллийг гишүүнчлэн үржүүлэхэд X-ийг X-ээр үржээд X квадрат X-ийг 3-аар үржээд хасах нь 3X. За дараад нь 3-аараа гишүүнчлэн үржүүлэхэд хасах 3-ыг X-ээр үржээд мэдээж хэрэг хасах 3X. За тэгээд хасах 3-ыг хасах 3-аар үржээд нэмэх нь 9 гэдэг үр дүн иржээ. За эндээс хасах 3X-ээ X болох төсөөтэй гишүүдээ эмэгтэхэд X квадратаас хасах нь 6X нэмэх нь 9 буюу яг томьёоныхоо дагуу задлсантай адил хариу гарч байна гэсэн үг. За дараагийн томьёо болох квадратуудын ялгуурын томьёо. За уг томьёо маань мэдээч хэрэг ямар нэгэн хаалт тэмдэглэгээ байхгүй зөвхөн А квадратаас хасах нь B квадрат буюу А квадрат B квадрат гэсэн хоёр коэффициентуудын ялгуурыг олдог томьёо ахын. За энэ томьёо маань А-гаас хасах нь B, А дээр нэмэх нь B гэж задардаг. За энд авсан байгаа жишээг хамтдаа бодож үздэгэ. За тэгэхээр мэдээч хэрэг 16А квадрат гэдэг маань
16 маань өөрөө 4-ийн квадрат байгаа. Харин 9b квадратаас 9 маань өөрөө 3-ийн квадрат байгаа. За тэгэнгүүт энд томьёо ёсоор 4а дээр нэмэх нь 3b, 4а-гаас хасах нь 3b гэж задарч өгсөн байна. За хоёр дахь арга маань уг томьёогоо хойноос нь урагш нь бодсон гэсэн үг. За тэгээд мэдээж хэрэг гишүүнчлэн үржүүлээ шалгахад эхлээд 4а-гаараа 4а-гаас хасан 3b болох ард байгаа хаалтанд илэрхийлээ гишүүнчлэн үржүүлэхэд 4а-г 4а-гаар гишүүнчлэн үржүүлээд 16а квадрат. За 4а-га 3b-гээр гишүүнчлэн үржүүлэхэд хасах нь 12b. За дараад нь болохоор 3b-гээр гишүүнчлэн үржүүлэхэд 3b-г 4а-гаар үржээд нэмэх нь 12ab. За тэгээд 3b-гээ хасах 3b-гээр гишүүнчлэн үржүүлээд хасах нь 9b квадрат гарсан байна. За эндээс мэдээж хэрэг төслөөтэй гишүүдийн эмэгтэйхэд хасах 12ab нэмэх 12ab маань хоорондоо устдаад 16a квадратаас хасах нь 9b квадрат буюу томьёоныхаа дагуу задсантай яг адил хариу гарч байна гэсэн үг. За ингээд дөрөв дэх томьёог маань нээлбэрийн кубын томьёо гэж нэрлэдэг байна. За мэдээж хэрэг эхлээд хаалтан доторх байгаа А, Б хэмээх гишүүдийнхээ нийлбэрийг олоод дараа нь 3 зэрэг төвшүүлж байгаа учраас нийлбэрийн кубын томьёо гэж нэрлэж байгаа. За энд авсан жишээ маань x дээр нэмэх нь 3-ын кубыг олсон байна. За яг томьёоныхоо дагуу задлахад мэдээж хэрэг эхлээд эхний гишүүний 3 зэрэг. За тэгээд 3-ыг үржих нь эхний гишүүний квадрат зэрэг төвшүүлээд 2 дахь гишүүнээрээ үржиж өгсөн байна. За дараад нь болохоор 3-ыг үржих нь эхний гишүүний хэвээр нь бичээд 2 дахь гишүүний квадрат зэрэг төвшүүлж өгсөн байна. За тэгээ хамгийн сүүлд нь 2 дахь гишүүний 3 зэргийг олоод томьёоныхоо дагуу задлахад x куб дээр нэмэх нь 9x квадрат, нэмэх нь 27x, нэмэх нь 27 гэж гарчээ. За мэдээж хоёр дахь арга болох хаалт задлж гишүүнчлэх аргаараа энд бодсон байна. За x дээр нэмэх нь 3-ын куб гэдэг бол мэдээж хэрэг x дээр нэмэх нь 3-ыг өөрийг нь өөрөөр 3 удаа үржсэнтэй тэнцвүү гэсэн үг. За мэдээж эхлээд x дээр нэмэх 3-ыг x дээр нэмэх 3-аар үржихэд бүгдээрээ өмнөх жишээн дээр үржсэн. Ийхүү үржихэд x квадрат дээр нэмэх нь 6x, нэмэх нь 9 гэдэг хариу гарсан байгаа. За энэ гарсан хариугаа ахиад x дээр нэмэх 3-аар гишүүнчлэн үржүүлэхэд эхлээд x квадратаараа гишүүнчлэн үржүүлэхэд x квадратыг x-ээр үржээд x куб, за тэгээд x квадратыг 3-аар үржээд 3x квадрат. За эндээс дахиад 6x-ийг x-ээр үржээд 6x квадрат буюу 3x квадрат дээрээ 6x квадратаа нэмээд шууд 9x квадратаа гаргачихсан байна. За тэгээд мөн 6x-ээ 3-аар үржээд 18x. За араас нь 9-өрөө гишүүнчлэн үржүүлэхэд 9-ийг x-ээр үржээд 9x. За тэгээд 18x дээрээ 9x-ийг нэмээд 27x-ийг шууд эмхэтгээд гаргасан байна. Хамгийн сүүлд нь 9-ийг 3-аар үржээд 27 гарсан буюу хаалт задлж гишүүнчлэн үржүүлсэн үр дүн маань яг томьёогоор задлсан үр дүнтэйгээ ижил гарч байна гэсэн үг. За ингээд 5 дугаар томьёо маань ялгуурын кубын томьёо. За энд нэг анхаарах ёстой зүйл нь тэмдэг сөөлжлөд явж байгааг маш сайн анхаарах хэрэгтэй. Эхлээд хасах, дунд нь нэмэх, ард нь хасах гэд сөөлжлөө явж байгаа шүү. За энд авсан жишээ маань x-с хасах нь 3-ын куб гэдэг жишээг авсан байна. За яг томьёоныхоо дагуу задлаад x кубаас хасах нь 9x квадрат, нэмэх нь 27x, хасах нь 27 гэж гарсан байна. За хоёрдугаар арга болох мэдээж хэрэг x-с хасах 3-ын куб гэдэг бол x-с хасах нь 3 гэдэг тоог өөрийг нь өөрөөр нь 3 удаа үржсэнтэй тэнцүү гарна. За эхлээд x-с хасах 3-ыг x-с хасах 3-аар үржихэд ямар үр дүн гарах вэ гэдгийг бүгдээрээ ялгуурын квадратын томьёон дээрээ шалгаад гаргаад ирчихсэн байгаа. За энэ гаргасан хариугаа мөн адил x-с хасах 3-аараа гишүүнчлэн үржүүлэхэд за мэдээж хэрэг x квадратаараа арын гишүүндээ гишүүнчлэн үржүүлээ. Дараа нь 6x-ээрээ гишүүнчлэн үржүүлээд хамгийн сүүлд нь 9-өрөө гишүүнчлэн үржүүлэхэд яг томьёогоороо задлаж бодсонтойгоо ижил хариу гарч байна гэсэн үг. За ингээд 6 орцгоё.
За 6 дугаар томьёог маань кубуудын нийлбэрийн томьёо гэж нэрлэдэг. Энэ томьёо маань эхлээд А, Б гэдэг хоёр коэффициентийнхоо нийлбэрийг авч үзээд араас нь А квадрат хасах нь АБ нэмэх нь Б квадрат гэж задардаг байна. За энд авсан жишээ маань x куб дээр нэмэх нь 27 буюу 27 маань өөрөө 3 гэдэг тооны 3 зэрэгтэй тэнцүү байгаа. За энд эхлээд А дээр нэмэх нь Б буюу x дээр нэмэх нь 3 гэж задраад араас нь А квадратаас хасах нь АБ нэмэх нь Б квадрат буюу x квадратаас хасах нь 3x за тэгээд нэмэх нь 3-ын квадрат буюу 9 гэж задарч өгсөн байна. За энд бол мэдээж хэрэг ямар нэгэн гишүүнчлэн үржүүлэх шалгах тийм шаардлага бол байхгүй байгаа. За яг хуу x дээр нэмэх 3-ыг үржих нь x квадратаас хасах нь 3x нэмэх нь 9-өө шүүнчлэн үржүүлээ шалгаад үзэх юм бол мэдээж хэрэг x куб дээр нэмэх нь 27 маань яг өөрөө гарах нь ойлгомжтой. За 7 дугаар томьёо болох хамгийн сүүлийн томьёо маань болохоор кубуудын ялгуурын томьёо байгаа. За энд мөн адил харах юм бол за кубуудын нийлбэрийн томьёон дээр маань тэмдэг нэмэх, хасах, нэмэх гэж сүйжилдэг бол кубуудын ялгуурын томьёон дээр тэмдэг маань хасах за тэгээд арын илэрхийлэл дээрээ нэмэх байдаг шүү гэдгийг анхаарах бас маш сайн цээжлэх шаардлагатай. За энд авсан жишээ маань x кубаас хасах нь 27 гэдэг жишээ авсан байна. За тэгээ яг томьёоныхоо дагуу задлаад x-с хасах нь 3, x квадратаас хасах нь 3x нэмэх нь 9 гэж задарчээ. Энд хасах нь биш, нэмэх нь 3x шүү. x квадрат дээр нэмэх нь 3x нэмэх нь 9 гэж задарчээ. За томьёонуудаа маш сайн ойлгож хэрэглэх найдаж байна. Тийм учраас гэрийн даалгаварт эдгээр 5 илэрхийллийг өгье. Яг томьёоныхоо хэрэглээний дагуу бодлогуудаа бодоод өөрсдийгөө хэр ойлгосон байна вэ гэдгийг маш сайн шалгаад нягтлаа. Анхаарал хандуулсан сурагчдаа баярлалаа. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай хүүхдүүдээ.